Амьд байхад нь нөгөө эргэн тойрны хүмүүсээс хэн нэгэн хохирогч бодлоо хэрэг толбогдлоо гэдэг юмгууд угаасаа бүгдээрээ ариун зай аавдаа хэлээд дууж ариун зай аавдаа ч уулзаг ил тэгтэйсэн. Тэгээд тэрэн дээр миний танилцуулаад хэрэг бүртгэлийн хэрэг нээлгчсэндээ амар харамсдаг нэг хэрэг гэдэг байхгүй. Тэгээд таарах юм бол нэг хилэндээ тайлбарландаа гэж бодоод явчихсан. Тэгээд угаасаа өндөр өөрөө интернетээр гараад ирж байгаа болохоор нэмсэн олон нийтэд ярьчээ гэж бодлоо. Бозэтийн инэрлийн найз охин тусалж байсан хэрэг дээр би амар харамсдаг байхгүй. Тэгэнгүүт инэрлийн найз охин сая бас дахиад инэрлэлээс нэг 20 сая төгрөг хэмжлээд тэрийг хэвлэлээр татсан юм байна. Тэгсэн чинь инэрэл хариу тайлбар дээр ингэж бичжээ. 2018 онд тэр охин өөрөөс нь жирэмсэн болсон гэж хэлээд тэгтээ тэр охин өөрөө бас олон хүнтэй бэлгийн харилцаанд ордог байсан болохоор инэрэл хариуцлага хүлээхгүй гэсэн. Түүнээс болж өмгөөлөгч Батбаяр агсны охин ариун заяатай нийлж аавынх нь холбоотой мэдээллийн сайтуудаар худал мэдээлэл болох парнаас хүлж хар тамхи хэрэглүүлж хүчирхийлдэг гэсэн худал мэдээлэл цацаж эхэлсэн. Үүнээс хойшоо би хүчирхийлэгч гэдэг нэртэйгээр амьдарч байна. Тухайд найз нээс юм аа гинэ. Танан бит хоёр ерөөсөө найзууд байгаагүй. Танан манай дүү байсан. Тийм болохоор бит хоёр байнгын тэгж уулздаг, байнгын холбоотой тим ерөөсөө байгаагүй. Тэгээд танж надаас 2 3 дүү охин. Тэгээ инэрлийг бол амар жоохон охинтой үерхт юм байна да гэж бодоод би амар фэн нэж байгаа. Тэгээд фэн байхаа болжсэн. Тэгээ өөрөө жоохон охин байсан болохоор тэгээ 2018 онд танан ирээд уйлаад надаас гуйжсэн. Би ингээд инэрлээс жирэмсэн болсон. Тэгээд би дээрэс нь бэлгийн замын халдварт өвчөө инэрлээс авсан байсан. Тэгээд инэрэл ингээд би тэр бэлгийн замын халдварт өвчнөдөө маш их антибиотик ууж байгаа болохоор би эрүүл хөхөд төрнө гэж бодохгүй байна. Тийм болохоор би хүүхдээ ахуулна. Тэгээ саяхан бас намайг парнасаа хүлээд гэртээ 14 хоног түгжээд тэгээ ингээд хоол авчирч өгдөг. Тэгээ хүссэн үед хүчирхийлдэг юм байсан гэд уйлаад надаа ярьсан тэрийгээ. Тэгээ би эхлээд ингээд тайвшруулж байгаа. Тэгээ танан би одоо энэ хүнийг яах вэ? Би одоо яаж өөртөө шудрагаас олж авах вэ? Надаа энэ амар шудраг бус санагдаад на би шүүхэд өгмөр байна ариун заяа гэд автагаа уулзуулаад өгөөч гэд надаа өөрөө хэлсэн. Тэгээд басан явдлыг сонсоход бол угаасаа хинт сонссон ёо ямар новшин юм бэ гэж сонсож байгаа. Гэхдээ танангийн сүулт нь ингээд инэрлээс салж чадахгүй болохоор инэрлийг ингээд шантаачилж сүрдүүлж хэвлэлээр цацсан шүү. Тэ ингэж айлгаж хажуудаа байлгадаг гэс нэг нь мэдчихэд одоо эхний ээлжинд манай бол энийг бас сонсчод өөрөө хөвгттэй болохоор амар эмзэглэж исэн. Тэгээд хуулийн фермээс нэг өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэгээд инэрэл дээр хэрэг бүртгэлийн хэрэг нэгдээд инэрэл энэ дээр 500 цагийн нийтэд тусдаа хөдөлмөр эрхлэх гэдэг ял авч байсан. Тэгээд энэ хэргийн дундаас нь манай хуулийн фермийн тэр өмгөөлөгч гарсан. Яагаад гарсан бэ гэхээр тань надад хэрэг бүртгэл аль хэзээ нэгдээд дундаас нь яж хахад надаа инэрлийн тэгтээ тэгж сайкортг нь амар таалагддаг штэ гэсэн байхгүй. Тэгэхээр надаа энэ хэрэг тэр чигтээ гэмт хэрэг шиг сонсогдохоо болоод хэлсэн. Зүгээр нэг хосуудын фетиш юм байна гэдгээр би ойлгоод эхэлсэн. Тэгэнгүүтээ дээрэс нь танангийн ээж нь манай хуулийн ферм руу орж ирээд ингээд хүүхдийн тарих угаалаа гэдэг юм яриад эхэлсэн. Тэгээ манай тэр хэрэг дээр нь явж исэн өмгөөлөгчч бүр гайхаад ингээд танангийн өөрийнх нь ярьсан юм штэ гэдэг юмыг хэлээд бид нар ингээд за ерөөсөө энийг болж энэ хэрэгээс гарыг гэд бид нар гарч исэн. Тэгээд хэвлэлээр тарсан юмыг болохоор манай хуулийн фермийн зүгээс ямар ч тийм хэвлэлээр цэцүүлсэн юм байгаагүй. Бид нарт хамтарч ажилладаг хэвлэл мэдээллийн сайт гэж байхгүй. Одоо хин нэгэн олонний танил хүнтэй холбоотой гэмт хэрэг боллоо гэхэд цагдаагийнхаа өөрсдөө хэвлэлийнхэнд мэдээлэл өгдөг. Одоо энэ ойлгомжтой болж байгаа үстэй. Олонний танил хүнтэй холбоотой л бол маргааш нь тэгэл хэвлэлээр гардаг. Тэгэхээр энийг апт хоёр хийсэн гэж бодоод байгааг нь би жоохон гайхаж байна. Тэгээд би болохоор инэрлээс юун дээр уучлахгүймар санагддаг байсан бэ гэхээр инэрл танан болохоор инэрлтэй эргээд нийлэхдээ инэрл нь одоо танангаасаа асуусан юм билгүүдээ чи яагаад ийм яриулаад ингээд шүүхэд өгөөд ингэ явж байгаа юм бэ гэд асуусан чи одоо ариун заяа бат хоёр өмгөөлөгч хоёр нийлж миний тархиг угаасан л гэдэг юм инэрлдээ хэлээд тэгжээж л эргэж нийлсэн байх. Тэгэхээр энэ дээр болохоор өмгөөлөгч гэдэг мэрэгжил болохоор өөрөө өөрчлөлөгч байгаа эрх ашгийг 100% хамгаална гэж байгаа болохоос ингээд манай өөрчлөлөгч танан байсан болохоор инэрлийн эрх ашгийг бид нэрээс огт бодоогүй. Гэхдээ дундаас нь ингээд угаасаа л ер нь энэ амар сонин яг ингээд гимтэрэг гэж хэлэхэд хэцүү юм болоод байгаа юм байна. Ингээд биш юм байна гэх тэгээд ээж нь ч гэсэн бойл гэжсэн болохоор тэгээ угаасаа болж исэн. Тэг яг зүгээр
нэг охины найз залууга эргүүлж авах гэсэн оролдлогоос нь болоод тэр олон жилийнх нь хөдөлмөр, тэр олон жилийнх нь бүх юмыг нураачлаа гэж бодохоор л би харамсдаг байхгүй юу. Тэгээд түүнээс яг насан туршаагүй охинтой үерхчихсэн. Тэгээд ингээд бас хууль бушмнууд байгаа. Гэхдээ тэр бол миний асуудал биш. Тэгээд гин буруутай гэдэг юм нь тэр парнаас хүлж 2-7 хоног хостаж байлгасан. Тэгээд тэр жирэмсэн болгоод аборт хийлгээд бэлгийн замын өвчөө өгөөд гэх хэрвээ энэ гүтгэлэг байсан бол тэгээл тийм болол 500 цагийн албатан хөдөлмөр эрхлэх ял авсан билгүү дээ. Хэрвээ бүр үнэн байсан бол олон жилийн яг ялаа авч байгаа шүү дээ. Шоронд суух тий. Тэгэхээр худлаа байсан болоод л ингээд ингэсэн баг. Тэгээ хамгийн гол нь ингээд инрэл яг өөрт нь үр сандаг болохоор ингээд төр нийлээд муухай юм хийгээд байсан юм шиг юм бичиж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт огт инрэлт ингээд дургу байх шалтгаан ерөөсөө байхгүй. Миний ганцхан сонсдог байсан хамтлаг оппозит, миний ганцхан дуртай байсан кино хамгийн сайхан нь. Тэгээд нодлон хүртэл ингээд би хизээч концерт тоглолт үзэж байгаагүй, амьдралдаа ганцхан удаа билет авсан нь оппозитийн нодлонгийн 7 сар тосон тоглолт ахгүй. Тэгээ би инэрлийн блоклистэнд 2018 оноос хойш амьдарч байгаа. Угаасаа аргагүй харахаар дургуун хүрдэг байх. Гэхдээ яг бидний өнцгөөс ч гэсэндээ шал өөр юм болсон шүү. Энэ одоо танан ирээл тэг өмгөөллийн үйлчилгээ хүссэн тэрийг өгсөн л юм болсон. Ерөөсөө огт ингээд инэрлийг ингээ муухай байдалд оруулчих гэдэг юм ерөөсөө хизээч байгаагүй шүү. Яг токсик харилцаа юм л байгаа юм да. Токсик хүмүүстэй найзууд бол эртгэн шиг халдсан л дээр л байгаа юм да. Тэгээ нэгэнт муу нэртэй юм чи одоо юу ч гэж ярьсан яа энэ гэр бүлийн тухай гэж байгаа юм шиг муухай санагч байна бас.